төслийн техник эдийн засгийн үндэслэл за энэ төсөлтөй холбоо тарамбай төсөлтөй холбоотой бүх бичиг баримтыг боловсруулж өдийг хүргэсэн бас энэ төслийн нэгжийн хамт олонд одоо нийт төлөөлөгчдийн нэрийн өмнөөс хувьяасаа бас баярлалаа гэдгээ илэрхийлэх нь зөв баха. Энэ төсөл бол өөрөө бас нийтийн тээврийн салбарын бас нэг том ийм төрлийн одоо тээврийн хэрэгсэл болж Улаанбаатар хотод бас хэрэгжиж байгаа том төсөл. За би нэг л одоо чухал саналыг бас хэлье. Саяны сандаг сүрэн гишүүн төлөөлөгч хэлээд байгаа тэр эдийн засгийн тооцоолол эргээд үр өгөөжөө хэзээ нөхөх юм бэ гэдгийг бол бид нар бас яг мөнгөний хэлбэрээр бас тооцоход энэ нийтийн тээврийн хэрэгсэл дээр бол бас асуудалтай. Бүхэл дэлхийн нийтээрээ нийтийн тээврийн хэрэгслээс ашиг олох тухай ерөөсөө тооцоо байдаггүй ш. Энэ нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлэх гэдэг бол өөрөө төрийн хамгийн бас том нэг чиг үүрэг гэж бол хардаг. Тэгэхээр нийтийн тээврийн хэрэгслийн юм дээр бол үр өгөөж ихээсээ илүү эдийн засагт үзүүлэх дам нөлөөллийг бид нар харах хэрэгтэй. Энэ төсөл бол хөрөнгө оруулалтаа хэзээ нөхөх юм. За дам нөлөөлөл нь яаж үнэлэгдэж байгаа юм бэ гэдгийг бид нар илүү ярих юм бол одоо энэ төсөл бол нийтэд дэмжигдэх ийм төсөл гэж хувь төлөөлөгчийн хувьд бол харж байгаа. За өнөөдөр бол зөвхөн төсөлтэй холбоотой танилцуулгыг хийж ийн гэж ойлгож байгаа. Тийм болохоор энэ дараагийн одоо энэ төр хувийн түншлэлээр явах уу, за зээл тусламжаар хэрэгжүүлэх үү гэдэг дээр бол олон салаа утгатай танилцуулга хиймээргүй байна. Одоо биднэрт бол цаг хугацаа бага байгаа учраас за удирдлагын түвшиндөө шийдвэр гаргаад за төсөв санхүү эдийн засгийн хувьд бид нар төр хувийн хвшлийн түншлэлээр явах юм уу, зээл авч хэрэгжүүлэх орон зай байгаа мó гэд ингээ эцсийн юугээ танилцуулахгүй бол ахаад тарамбай төсөл за бид нар төр хувийн хвшлийн түншлэлээр явах нэ гэж одоо танилцуулга орж ирэх нь л дээ. Өнөөдөр бол зөвхөн тарамбай төслийн танилцуулга хийгдээд ингээд олон салаа утгатай байгаа учраас тэгэхээр хэрвээ дараагийн удаа дахиад танилцуулах шаардлага одоо ингээд үүсэх нь тэгвэл яг барьж авж байгаа одоо санхүүжилтийн их үүсвэртэйгээ шууд холбоод энэ эдийн засгийн үр өгөөжөө тооцож танилцуулга хийхгүй бол за бид нар 15% дээр нь зээл авах юм байна. 15% нь бид нар өөрсдөө нийслэлээс гаргах юм байна. 85%-ыг нь зээл хаах гэж байгаа юм байна. За төр хувийн хвшлэлээр явах юм байна гэдэг ингээд олон салаа утгатай явахлаар энэ төсөл өөрөө бас дэмжигдэхгүй байх магадлал руу орчих үедээ гэдэг бол зүгээр болгоомжлол байна. Тийм болохоор төслийн нэгжийнхэн болоод төсөл хариуцж байгаас ан үжин төлөөлөгч маань цаашдынхаа танилцуулган дээр эцсийн хувилбараараа за тэгээд одоо төр хувийн хвшлийн түншлэлээр явах гэж байгаа бол энэ өөрөө хоёр лайнаа нэг зэрэг зарлах юм бол бас сонирхогч гарч ирэхгүй байх вэ. Тэгэхээр нэгээр нь тусад нь төр хувийн хвшлийн түншлэл байдаг юм уу сонгож байгаа хувилбараараа явах юм бол энэ төсөл бас амжилт нэгэн ч гэсэн амжилттай хэрэгжих ийм боломж байгаа юм болов уу гэж бол харж байгаа. Тэгэхээр төслийн нэгжийнхэн болон за энэ ажлыг хариуцж байгаа хүмүүс бас миний саналыг ажилдаа тусгаад явбал тэр хаа гэж бодож байна.